Энэ удаагийн дугаараар Gate Restaurant-ыг үүсгэн байгуулагч MC Мөнхөтэй ярилцсан байгаа. Бидний ярианы сэдвүүд хэрхэн бизнестэй болох, тэр дундаа хоолны бизнесийг хэрхэн авч явах, маркетинг хийх, хүний нөөцөө хийх, дээрээс нэрслэг яаж өргөх гэх мэт маш олон өргөн хүрээний бизнес агуулгаар ярилцсан байгаа. Хэрэг гарааны бизнес хийх сонирхолтой бөгөөд хоолны рестораны ялангуяа хийх сонирхолтой байгаа бол энэ удаагийн дугаар танд зориулсан байх болно. Гол агуулгад орсон энэ удаагийн дугаарын спонсороор Германы Denk Pharma-гийн Recharge Active бүтээгдэхүүн оролцож байгаа. За ялангуяа одоо ингээд дулаараад гадаа хүмүүс гүүж эхэлж байна, кард хийж байна, тасалхирлаа хийж байна. Энэ үед хүмүүс ядрангуудаа андуураад energy drink уучих гэдэг. Тэгэхээр energy drink бол зөвхөн одоо хүний тархинд ядраагүй шүү гэдэг тохио өгөөд тэр хугацаа шийдэж байгаас бол болохоос ш урт хугацаанд таны биеийн дутагдж байгаа амин дэвмүүдийг бол нөхөхгүй. Recharge Active гэх юм бол дотроо цайр, кал, магний, витамин 6 гэх мэтлэн хүний биеинд хамгийн их тасал төлөвийн дараа дутагддаг бүх амин дэвмүүдийг нөгөж өгдөг учраас та таслын өмнө ба дараа тухнал ашиглаж үлдснээр таныг ядаргаа гэдэг зүйлээс бол нэг юмсан доо маш сайн хамгаалж өгдөг байгаа шүү. Тэгээ та өөрт хамгийн орхон эмийн сангуудаас судалт авах боломжтой. Ингээд гол зэтэд орцгоё. За бүгдэнд өглөө өдөр оройн мэндийг хүргэе. Бүрийн University Podcast ээлж төсөндөө дугаар маань эхлэх бэлэн боллоо. Тэгээд өнөөдөр MC ахтай ярилцгаар бэлэн болсон байна. Тэгээд сайхан Япон явчаад ирсэн байсан. Тэгээд анхны удаа Япон явсан гэсэн ер нь сэтгэл ямар байд. Тэгээд хөнгөө сэтэл яриага эхлүүлнэ гэж бодож байна. Япон гэдэг чинь өөрөө нэг тийм үеэс Япон байсан үеийн үед ингээд харахаар ихэнх улс руу очихоор за нэг иймэрхүү ус эднийхтэй нэг тустай юм байна гэдэг ч юм уу. Даяарчлагдаад ерөөхдөө адилхан болцсон байдیں۔ Тэгээ миний хувьд Япон гэхээр соёлоо ингээд өөрсдөө авч үлдсэн. Тэгснэ urbanism, modernization гэдэг бүх нөгөө орчин үеийн технологиуд нь ч яг зөвхөн өөрсдийн нэг тийм дэлхий дээр байгаа мөртлөөс тусдаа өөр гариг дээр очсон юм шиг маш гоё соёлоо авч үлдсэн ус юм шиг санагдаад. Тэгээд таны хувьд ер нь Японы сэтгэл ямар вэ? Харин тийм ээ. Надлаа бол одоо вижа очихдоо нөгөө яг нөгөө соёл талаас л одоо соёлын судалгаа гэх юм уу юу гэдэг. Соёл талаас сонирхож явж байгаа юм болохоор ер нь аль болох хамгийн сайхны л одоо харж харах гэж үзэх гэж явж байгаа шүү дээ. Тэгээ Японы нэрнээс яг тэгж санагдсан. Бүр шал өөр санагдсан. Гэхдээ хангалттай нэг үзээд харах бас хугацаач бас биш л дээ. 7 хоног. Гэхдээ над бас ингээд ер нь амар өөрөө хүмүүсийн хандлага, байгаа байдал, тэр амьдралын төвшин тэгэл одоо хүн явж байхдаа тэгэл янз бүрээр л явдаг байх та. Би бол ингээд зүгээр нэг кофе бариач юм, годомжин суугаач юм ингээд юм ажилладаг хүмүүс ингээд харцыг эсвэл хийж байгаа тэр нэг ажилдаа одоо гаргаж байгаа хандлага ч гэдэг юм уу те. Тэр бол надад шал өөр санагдсан. Хүмүүс нь өссөн, зүүсэн гэл тийм. Тэгээд эхлээд бол надад амар тийм шокийн байдалтай гойгонууд сонь юм фүх ямар сони гэж бодохоор нь байсан. За сүүл рүүгээ нэг сони юм бас жоо стресстэй маягтай болж ирсэн. Стресстэй юм байхгүй мөртлөө. Тэг юу ч одоо тэр чинь тэгтээ ингээд нөгөө бас хитрхи их юм хүмүүстэй ингээд яг шатаар бүр яг ингэж яваал. Яг шатны зөрүүд ингээд нэг болохгүй юм хийх юм бол хүн болгон ингээд нэг юм үзэж байгаа шиг ухаарад л амар тийм нэг юм одоо баг гинт хэрэгтэй шиг тийм сэтгэл төр тийм шиг жижиг үед л одоо магадгүй нэг удамжаар явж байгаа нэг үнтэй нэг жоохон яа шүргэлцдэг ч юм уу те тэгэл гинт хэрэгтэй шиг санагдаж эхэлдэг сүүл эдрэгийн комеди шиг хасаа орны стресстэй тийм. Тэгээд яг одоо би чи өөргөн салбарын имийг л айгүйх ажиглалаа. Рестораны одоо салбар маш хөгжсөн байна. Ялгаатай гоё юм гэх юм бол за зүүн Азийн орнуудаар их явлаа. Би одоо Таиланд ч гэдэм аягүй дуртай. За Вьетнам, Таиланд ч гэдэм энэ орн болохоор нөгөө үйлчлэгээ навны учраас тэг хүн болгоо бүгдэлцөөл байна. Ингээл амар гоё. Ямар ч эго байхгүй тийм ингээл гоё байдаг тийм. Аягүй гоё мэдрэмж авдаг байхгүй юу? Магадгүй одоо нэг жоохон одоо нэг юм доожоогүй ч юм уу, нэг юм тутун үлгцэн магадгүй тэр өнд очих юм бол амар хаашиг мэдрэмж авдаг тийм хүн болгоо. Тэг тэдэр ихтэй заримдаа хитрхи тийм гоё үйлчлэгээтэй ч гэсэн заримдаа бүтээгдэхүүн ч юм уу, заримдаа ямар нэг юм асуудалтай алтаатай юм зөндөө байдаг тийм. Бас нөгөө жоохон скам идэх зөндөө байдаг шүү дээ. Японд бол би за скам байна гэдгийг бол маш бага хувьтай гэж зөвхөн бодсон. Яг л зарим тохиолдолд ингээд тэр одоо хитрхи ингээд их албагүй тэр чинь бас нэг жоохон пялдагдуу маягийн тийм шүү дээ. Тийм биш мөртлөө яг л их стамаа бүр ингээд ном журмаар юм. Тэгээд тэр нэг цэвэрхэн одоо нэг хаалга цаах байна тий. Тэрийг харчиж байгаа байдал, тэр нойлыг цэвэрлж байгаа байдал, тэр нэг юм таксинд цуцсан хүний таксины жолооч, автобусны жолооч ажилдаа гаргаж байгаа хандлага одоо тэ өмссөн зүүсэн ганган бош тэ. Гэтэ ингээд яг ингээд proper нэг юм яг ном журмаар юм өмсөд бүх юм ингээд яг ингээд зэгцтэй. Тэгээд зүгээр нэг гудамжинд хоолой хийгээд байж байгаа хүмүүстэлтэй яг нэг юм номоор нэгэл яг энийг заавал би ингэж өгөх хэрэгтэй гэдэг тийм хандлага тэр нь л амар гоё супер. Тэгээд скам баг маш бага. Япон ресторанууд айгуу сонирхолтой ресторан жоох ер нь хоолны үйлчлэгнүүд нь тэнд таны сториг бас харсаа орцол байх шиг байсан. Нэг жижигхэн ингээд мухлаг шиг газар ингээд нэг мастертай
Тэгээд нэг хүний тейбл нь одоо 5 6 хүний л ингээл суух тийм газар хүртэл ингээд маш гоё өөрсдийн гэсэн соёлтой. Тэгээд тэндээс авч үлдэхээр яг одоо гейт дээр хэрэгжүүлээ гэж бодож байгаа зүйлүүд бас зөндөл байсан байх. Тийм. Би өмнө болохоор нөгөө бизнес дээр хүн үзэж харсан юм аа л одоо тий дур мэдэж ярих хэрэгтэй. Одоо миний хэлүүд. За үзэж харсан юм аа бас яг юу гэдэг интернетээс харсан биш тий үзэж харсан юм аа гоё хэрэгжүүлвэл зүгээр гэж боддог байхгүй. Тэгээ би Япон одоо уух хэмний соёл одоо хайбол одоо виски, саке ер нь нэг ч яриаггүй. Пими бол нэг яриаггүй. Тэгээ одоо нэг жоохон ярих сэдвтэй нэгдүгürt болж байна. Хоёрдугаарт ресторан дээр одоо жоохон Европ маягийн Chinese маягийн тий явж үтсэн юм даа л хийгээд байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол Япон стайлтай. Тэгээ Япон гэдэг нь бол яг тийм traditional биш жоохон fusion тийм. Тэр дөрөв монголчууд зориулж хийж байгаа юм чи бас тий аливаа юм ингээд тухайн өстөө ингээд өөрчлөгчдөө шүү дээ. Америкт нэг суши шалгуур болчихсон шиг тий. Тиймэрхүү юмд хэрэгжүүлэх гээд бас нэлээ их судлаа. Тэгээ сая бол айгу тийм үр дүнтэй. Тэгэхээр ер нь бол тийм исакая төрлийн гэж хэлж байгаа тийм жижигхэн зөндөө гоё том янз бүрийн газар байгаа. Гэхдээ тийм яг нэг тийм исакая төрлийн ресторан ихээр одоо шийдсэн. Тэгээ айгу гоё энгийн ууж иддэг. Тиймэрхүү жижигхэн ширхтээ тий болж игэл яг магадгүй тийм гоё шеф мэфтэй ингээд одоо open kitchenтэй гэсэн үгтэй тийм хийж чадахгүй ч магадгүй. Гэхдээ ер нь бол сууж байгаа нэг юм бүтэц санаа нь бол уух юм нэг тийм хүттэй тий. Яг нэг хайболны соёл моёл төр Монголд одоо байхгүй байгаа. Амжиж очингууд ерөөсөө нэг ширээ хүн 6 уучлах баг 4 хайбол юм биш үү? Виски шүү дээ. Вискиг устаа тий. Тийм соёлтой байна би одоо гайхлаа. Тэгээ тэр мөрийг гоё хэрэгжүүлвэл их гоё санагдсан. Би өмнө нь одоо нэг хоолны одоо юу гэдэг ресторануудыг ажилтдаггүй байсан. Сүүлийн хэдэн жилүүдэд ингээд гадаад дотоодын орнуудаар яваад үзэхээр миний хүрч байгаа дүгнэлт нь юу юм бэ гэвэл бид нар яг мэдээж хоол хамттай байх хэрэгтэй. Тэр бол нэн чухал ч гэсэн. Тэрний хажуугаар яг хоолыг нь идэх гэж биш яг тэр уур амьсгалыг нь худалдаа авч байгаа юм байна да гэж бодсон байхгүй. Тэгээд өнгөрсөн жил одоо ингээд Австралийн Шангрила гэдэг буудлын ингээд айгуу тансаг ресторанд амжилттай анхны удаа ингээд орж ирэнгүүт нь хоол нь яг мэдээж хамттай. Гэтэ тэрнээс илүүтэйгээр яг тэр зөөгчтэй ингээд зөөгч нь бид нарт яаж үйлчилж байгаа тэр хоолыг хэрхэн ингээд entertainment болгоод гаргаж ирж байгаа гэдэг нь ингээд шал өөр байгаа байхгүй. Тэгэл за ерөөсө хоолыг чинь хоол худалдаж байгаа хүн яг энэ experience боيو нэг амьдралдаа ингээд нэг гоё цагийг өнгөрүүлэх тэр цаг хугацааг худалдаж авч байгаа юм байна гэж бодсон. Энэ дээр одоо яг өнөөдрийн сэдв нь болохоор илүү бизнес эхлүүлэх. Тэгээд тэр дундаа хоолны бизнес эхлүүлэхийг хүн болол боддог байх. Надад ингээл нэг дурайсаа нэг 50 гарчаад нэг жижиг тэ нэг хүнсний мохлог юм нэг жижиг нэг ресторан хийгээжсэн бодолтой. Тэгэхээр энэ дээр ер нь одоо нэгтэй хоолны бизнес эхлүүлэхэд юу хамгийн чухал байдаг юм бэ гэдгээр өнөөдрийн ярианы гол агуулга эхлүүлэх гэж бодож байна. За миний бодол шүү. Миний бодлоор хамгийн чухал юм нь passion гэж би боддог. Хүнд нэгдүгээрт хүсэл эрмэлзэл тэр нөгөө хайр сэтгэлийн агуулгатай яг энэ холбоотой юм хэрэгтэй гэж боддог. Тэрнээс биш амар мундаг менежер байгаад одоо юу гэдэг те агуулга байхгүй бол явахгүй санагдав. Угсаа судалгаагаар яг чиний хэлдэг зөв. За нэг 10 бизнес хийж бодд юм байна. Тэрний 8-нд яг хоол үйлчлэх гэж бодд юм. Яг л гинт одоо би IT-г болно гэж байхгүй шүү дээ. Тэр чинь сурах шаардлагатай. Гинт шүтний юмч болж чадахгүй. Тэр учраас хоол гэдэг бол ямар нэгэн байдлаар эртэл багтай. За нэгдүгээр хоёрдугаарт нөгөө сурахад амрах юм да тий. Нэг ямар нэгэн байдлаар ингээл хийчихэд. За тэгээ хүмүүс аюух таамгаар сэтгэл хөндлөлөөр за амархан бизнес гэж ханддаг. Эсэргээр яг ороод үзэхлээр хамгийн хэцүү байдаг. Маш их детальтай тий. Зөвхөн одоо нэг одоо хошрог гоё их асуудал биш байгаа даа гэж маш их асуудалтай яг experience гэдэг нь бүтэн утгаараа ингээд явж идэг. Тийм бизнес байт юм аа. Тэгээд би бол одоо энэ 10 хэдэн жил болж энэ салбарт одоо яалтчгүй л өөрөө дуртай болсон. Уулын инженер юм баггүй уулуурхай. Тэгээд эндээ ингээд дурсцсан учраас энийг нөгөө каферж хийж байгаа учраас миний бизнес нэг тодорхой хэмжээний жоохон акцтай тий. Олон шат ингээд өсөхгүй ч нэгээр ингээд хөөрхөн ахаад яваад байгаа юм шиг бодоод байт. Тэгэхээр одоо чинь за ресторан хэлээ гэж бодлоо хэ тий. Яг нөгөө одоо миний ондооч нь юу ах юм. Тэртээ түрүүний олон хүн нээж байгаа гэдэг мэдчихл байгаа шүү дээ. Энэ чинь за тэгвэл миний ондооч нь юу ах юм. Магадгүй Японд харсан тэр гоё рестораны хиймээр байгаа юм бол тэрийг яг нэг жоохон serious хандах юм бол тий. Тэг үнэхээр дуртай, хоолмох юм дуртай. За тэгээ жоохон serious хандаа жоохон ондооч бий болгоод бусдаас тий. За тэгээд serious хандна гэдэг нь яг судалгаа тийм ээ. Яг тийм Японд зөндөл байгаа шүү дээ. Тэнгүү тэрнээс одоо юугаар ялгах юм гэдэг дээрээ жоохон ажиллах юм гоё юм да. Гэтэ зөвхөн passionтай байлаа гэж бас бүтэхгүй юм шүү. Passion яг мэдээж чухал өмнө нь
юуны Парас гэдэг нэг залуутай ярьж ирсэн. Өөрөө Lidl Jeep-ийн менежер, ерхий менежер хийдэг байсан. Бас яг адилхан асуулт асуусан байхгүй. Тэнгүүд нь бас л passion гэж хариулт юм биш. Яг хоо нөхөр бол яг одоо том компани яг хариуцж байгаа хүн болохоос биш яг ингээд бүгдийг эхлүүлсэн хүн бол биш гэсэн тэр үний ингээд хэлсэн зүйлэн за ингээд ресторан тэгэхэд өдөр бол ингээд зөндөө асуудал гарч ирж байгаа ингээд хийн шүүмийн шаарддаг ч юм уу сангийн асуудал тэр болны зохицуулах тийм хүн хэрэгтэй маш их одоо өөр ажиллагаа хайртай байх хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ нөгөө талдаа уур чадвар гэдэг зүйл айгүй хүмүүс алдаад байдаг зүйл нь тэрэндээ байдаг биш үү. Тэгэхээр яг хийж эхлэхээр за мэдээж хүн болгоо амар их пашнтай эхэлдэг байх. Гэтэ тэрийг ингээ удаан хугацаанд авч явдаг зүйл нь тэр хүний мэдлэг чадвар мадар байхгүй юу? Байна байлгүй яах вэ? Тэгээд яг саяны чиний хилдгээс харьцуулахлаар яг мэдлэг чадвартай мөртлөө пашн тутсан хүмүүс илүү алдаад тах шиг надад санагдаад. Яг гайгүй явж байгаа ч байна л да. Гэхдээ нэг юм миний хувьд бол нэг тийм жоохон агуулга багтай ч гэх юм уу. Одоо жишээ нь миний пашн бол бас айгүй гоё ихгүй айгүй том нэгдүгээр хоёрдугаарт яг пашнлээс илүүтэйгээр хайр сэтгэл гэх юм одоо дуртай юм хийж байгаа л гэдэг ахвалгаар байна. Тэр ихтэй яг одоо хүний өөрхийн сторинаас болдог байх гэж би зөвхөн бодлоо л доо. Жишээ нь өмнө зөв шийдэг байсан. Тэгэл рестораны бизнест айгүй олон жил үйлчлэгийн салбарт явцсан учраас тэр зүйл нь байгааддаг. Тий. Энэ бизнесний тийм хосын харилцаа шиг байна. За бизнес ч явах та. Би одоо жишээ саяны чиний ярьдаг залуу бол өөрөө бизнес өгөөнд биш юм биш үү те. Тэгэхээр бол тэгжээ бас нэг жоохон ийм одоо миний байдлаас бол жоохон өөр байдаг байхгүй те. Тэгэхээр одоо нэг ийм за үнэхээр ингээд ур чадвартай охин нарийн ур чадвартай байлаа гэх тэр нэг амархан болохгүй те. Үнэхээр дэмжээ дотроос нэг юм хайж тэр нэг найрагтана. Тэр процесс өөр амархан байхгүй те. Ур чадваргүй мөртлөө ямар нэгэн байдлаар ингээд сэтгэл одоо байхад одоо хосын харилцаас болдог те. Тэр шиг л одоо гэх юм да. Миний хариулт. Айгу ойлгомжтой байна. Та анх бизнесээ яаж эхэлжсэн бэ? Хүн болгоно яг ямар ч бизнес байсан их ч багч байгаа мөнгө гэдэг зүйл хэрэг болох байх. Тэрийг яаж гарааны мөнгөтэй болов тэгээд эхлүүлсэн түүхээс хаваалцаж. За би ч одоо анх зөөгч хийж гисэн. Ер нь амьдрал амар ер нь нэлээд доорс гисэн. Ичтэйгээ хайлаас амьдрдаг. Тэгээд инженерээрээ сураад ажиллах боломж байсан ч гэсэн бүх юм ингээд давхцсан юм а. Миний ингээд гэр бүлтэй болоод хүүхэдтэй болоод татминд амьдраад ээж маань гэр оролт гэж амар их юм давхцаад гинт. Тэгээ тэр үед аягүй тийм эрсдэлтэй шийдвэр гаргах гэдэг надад хэцүү байсан. Уулуурхаагаараа ажиллахлаар тухайн уулуурхааг сонгосон шалтгаан хайр сэтгэл байгаагүй зүгээр л тэр үед хамгийн тренд болжсэн хамгийн өндөр цайлаа авдаг ажил байсан. Ядуугийнхаа нэг юм яагаад ядуу би гинт бизнес хийж ална гэдэг одоо хүүхдүүд ярьж байгаа тийм над тул тийм байхгүй шүү дээ. Хамгийн өндөр цалинтай л ажиллая. Бушуухан байр савтай болоо идэл чаваас ядархан тийм одоо ядуурч явахтай хүн болгоно ш. Тийм явтай том амбиц байхгүй. Тэгээд төлбөрөө төлж чадахгүй ч элдвэн ажил хийж яваа барилга одоо юу гэдэг те гэж явж байгаа. Би ч бас дээдлийг тоглож ирсэн өргөн цайлан байлантай. Тэгж явж байгаад зөөгч хийж эхэлсэн нь гэхдээ шууд нэг анзаар ангичаагүй. Олон ажил дунд одоо зөөгч хийж эхэлсэн нь одоо энэ дунд хамгийн айтайхан одоо туртай юм болох боломж нь болчихгүй. Тэгээд нэг өөрсдөл хүлээхгүй гэдэг утгаараа за энэ чинь ингээд гоё карьер байж болох юм байна. Ер нь заавал би бас супер зэ өндөр цалин авахгүй ингээд өөрөө чивэл бас цалингаа жоохон нэмэлж болох юм гэдгийг хараад тэгээд суулаа төгсчөө суулаа сайн төгссөн. Тэгээд хүүхд мөхттэй болсон. Тэгээд яг нэг амьдралын нэг залуу хүмүүсийн амьдралын яг шатар те яг явжаад ахлах зөөгч гэл нэг жоохон нэмэгдний одооных шиг тэгээд 500 нэмэгдэхгүй 100-аар нэмэгдээл ахлах зөөгч супервайзер head supervisor менежер GM үйл ажиллагаа хариуцсан захирлаа нэг байгууллагад аягүй тогтвортой ажилласан. Тэгээд тогтвортой удаан ажиллаад одоо яг би тэр үед нэг бас бодож ирсэн юм өөрөө тийм одоо гэж эмээдэг өссөн те жоон дараахан тийм сахилзуур биш байж л та ер нь ингээл гоё ном журмаараа те Япон хүмүүс гэдэг шиг юм ингээл хийгээл яваад тэгвэл болно гэдэг тийм итгэл өмшөлтэй нэг амар яараа сандраад гэс бизнес хийж явах юм шиг байна. Тэг өссөн бизнесийн цаг бол өөрөө надад нэг эрдэг юм шиг санагдсан одоо болчлоо гэх те одоо нэг тамирчид нэг prime үе үүдэн шүү дээ. Одоо би яална гэж өөртөө итгэлтэй. Тийм үе нь ялчгүй ирсэн юм шиг санагдсан. Тэгээ тэр үед нь ялчгүй коронавигаар таарсан. Тэр нь надад нэг жоохон намайг нэг жоохон дарчих шиг болсон. Би ажлаас ямар ч шалтгаангүй гарчихгүй. За би ер нь л одоо ингээд нэгдүгээр гадагш явна гэдэг сонголттой. Хоёрдугаар төвөр юм гэдэг сонголттой байсан. Зүгээр энэ өөрхөн гейт гэдэг концептыг яг ирээдүйд хаана хүрэх гэдэг юм гэдэг тодорхойлж чадахгүйсэн юм бэл. Бизнес гэдэг нь надад ийм байсан байхгүй. За нэг 5 шарт ч юм уу одоо хаажтай би ингээд нэг газар гуанц ч юу ч ажилласан би тэр хангалттай ажиллаж чадхаар түрүүний ярьд уур чадвар гэдэг нь
суучаад байгаа байхгүй. Одоо доороос ажиллуулаад те бүх деталь одоо маркетинг хийгээд үзлээ. Одоо детальтай operation хийгээд үзлээ. Одоо санхүү хүний нөөц бүх талтаа ингээд ажиллаж исэн болохоор меню зинүүдэр дизайн одоо бүх юмыг л өөрөө туршсаар байгаа ингээд нэг юм болгоцсон. Процессыг ойлгоцсон. Төлхүүрийг олцсон те. Тэгээд яг нөгөө юугаар болохгүйсэн бэл. Нэг янз бүрийн Итали нэр бодоол те зүгээр нэг юм амар бачууд ордог газар бодоол. Яг өөрөө яг нөгөө ямар төрлийн концепттай гэдгийг ерөөсөй ойлгохгүй явж байгаа. Бас хангалттай айлж зугаалч бас үзээгүй л байсан л та. Сэтгэл хөдлөлөөр хандах гэсэн үг. Тэгсэн бол яг гайгүй явах л байсан баг. Гэтэ өнөөдрийнх шиг юм гоё өөртөө ихтэй бас нэг юм тодорхой хэмжээнд legacy бүтээх боломжтой юм хийж чадахгүй байхсан болов уу гэж бодсон. За ингээд коронавиг үеч гэртээ мөнгөгүй ингээд сайхан суусан да. Тэгэл ажилгүй те. Тэгээд угаасаа бизнесийг шийдсэн байсан учраас маш их brainstorm хийсэн өөртөө их нэртэйгээ маш их подкаст одоо ном янз бүрийн юм судалсан. За ном янз бүрийн номнууд бас жоохон фейлцээ. Ер нь жоохон подкаст нэг Clubhouse тэргээл тэгээд явж байгаа нэг шин ихнэр битээр нэг ганц пив ууж сууж хагаад нэг үнэ олцсон тэр чинь нэг пив болсон шүү дээ. Тэгээд сууж хагаад нөгөө brainstorm хувьчийг олдгоо. Тэгэл ер нь чагсааж бичлээ. Тэгэл бичээл явжсэн чинь эхнээсээ нэг хитчлээ travel гэж гараад ирсэн. Тэгэл travel гэдэг үгэн дээрээ тулгуурлаад gate гэдэг үг орж ирэл. Тэгсэн чинь Matrix-ийн зураас зүг гэж бүх юм орж ирэл. Бүр өнөөдөр хийж байгаа одоо энэ brand book одоо санаа бүгд л агаад ирсэн. Нэг бодлын язч байж магадгүй. Гэхдээ зүгээр ажихаар тэр их судалгаа хийж исэн, хүлээж исэн гэдэггүй бүх юм тэгж гоё таарсан л байх ч. Тэгээ одоо өнөөдөр яг тэр өдөр одоо бодож олсон шүн нойроохгүй хөвтөжсэн тэр бүх санаа, бүх brand book, бүх одоо юмараа л одоо өнөөдөр хүртэл явж байгаа. Тэгээд зорилго өөрөө юм шиг санагдсан. Жижигэн тавьчих бол жижигэн юм шиг санагдаад байгаа. Тэрэндээ хүрчглээ дараа нь одоо яахав гэд санагдаад ер нь айгүй том зорилго тавьчаад тэрний төлөө явж байгаа хүн одоо нэг өхнөө дээ. Тэр үед одоо яг хүн зорилгоо биелүүлсэн байх албагүй зүгээр зорилгын төлөө амьдэрсэн байгаа л одоо дутуу учиртай юм шиг санагдсан учраас ер нь одоо мөнгө төрөөл явах болно лөө тэгээд мөнх сайхан гэдэг legacy цаашаа ингэж үлдээсээ энэ юмар дамжуулаад гэдэг тийм зорилго те яг бүхэл юм тэр үст шүн ингэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь анхнаасаа би тэрийг ойлгоогүй л байсан юм лээ. Миний одоо төлөв өсч ирсэн бол одоо баян сэтгэл сайхан амьдрал одоо юу гэдгийг мэдэхгүй тэрнээс илүүтэйгээр ер нь тэр legacy л байсан юм шиг л. Тэгээд gate 40 сая төгрөгтэйгээр эхлүүлсэн. 40 сая яасан бэ гэхээр эхнэртэй ер нь их зарчимтай манай эхнэр бас айгуу чанга. Тэгээд хөрөгч нь яг тоотой дүнс байдаг. Ингээд хоосон байдаг. Тэгэл яг л нөгөө бажтандаа таруулж хүнсээ цуглуулдаг. Хөрөнгөлөл яг ном журмаар идэх тийм айл байсан. За тэгээд 8% зээлтэй маш одоо амьдрал чанга үедээ 30 сая төгрөг хөрөнгөлүүлээд ээжигээ Viva State-ний групп байр авч өгч ийсэн. Тэр одоо бас миний амьдралыг чухал үедээ хөрөнгөлөлөөр одоо босгосон мөнгө учраас тэгээд түрүүний ярьдаг 40 сая төгрөг болвол битэрийн одоо нэг ясмахаа тий одоо юу гэдэг лээ хамаг байдаг тийм одоо сахилга хаттайгаар баг цалинтайгаар хурааж исэн тийм мөнгө. Тэгээд тэр мөнгөө тэгэл одоо 40 сая рестораныг юм хэцүүлтэй. Тийм бах тий. Тэгэл мөнгөцгийн юм дээрээс хямдхан даавал хүний юм түрээслээл тал нь одоо бүтээжсэн юмнууд тал нь яг нөгөө ингээд үрцэл янз бүр ингэж шийдээд хийжсэн. Тэгээд би өөрөө бас банкны зээл мэлнийх айхтар тийм дуртай биш. Тэр үед нөгөө боломжтой байгаагүй өөрийнх нь нөгөө хөрөнгө байхгүй. Тэгэл одоо айгу төвхтэй процесс айгу төвхтэй байсан. Тэгэл тэр мөнгөндөө тааруулж нээсэн гэхэд айгу хөрхөн нээсэн. За би тэгээ өөрөө бас интерьерийн хоббитойгоо олж мэдсэн. Гэтэ өмтөөр үзээд ингээ хөрхөн аргалаад ингээ хийсэн ширээ сандлаа өөрөө хийгээд. За тэгэл олсон бүх мөнгөө ер нь бол яста 100% тэгээ хөнгө оруулалтууд хийж авсаар л өнөөдрийг хүртэл би явж байгаа. Одоо ч яг анх барьсан санхүүгийн баримталтайгаа л явж байгаа. Одоо энэ 5 салбар нийтдээ 7 объекттойгоо 5 салбар 1 карканы билиард гэдэг. За өнөөдрийг хүртэл бол банкнаас нэг зээл аваагүй. Яг нэг одоо олж байгаа ашиг хөрөнгө оруулалт хийгээд яваад байгаа. За өнөөдөр тэгээд банк нь ямар ч өргөв. За тэгээд ер нь бол хөөрхөн амжилттай. Нэг шатаар явдаг байсан сүүл рүүгээ жоохон 2 дахь маягтай болж байна. Тэр ихтэй айгүй сонирхолтой санагдаад байгаа. Бизнес хийж хэлэхээр компани данс болоо хувийнхаа данс хүмүүс жоохон хольцоод байдаг шүү дээ. Тий, болохгүй. Бизнесийн орлогоо яг өөрийн хувийнхаа дансанд орж ирэх орлого байх ёстой юм шиг хандангуудаа хөрөнгө оруулалт хийхээс наан цаа нэг жоохон машина томруулж гэж боддог ч юм уу. Тэгээд нөгөө нэг ахиц дэвшил хурдан инээс хараад эхэлждэг. Яагаад гэвэл тэрийг яаж одоо яг толгойн дотор энэ бол миний мөнгө, энэ бол бизнесийн, энэ бол
хөрөнгө оруулалтын мөнгө гэж салгаж сурах бай. За ер нь бол яг нэг уншиж судалсан тийм жишээ мишээ бол байхгүй зүгээр хувьдаа юм баримталтай. За ер нь бол ашигла тооцож байгаа. Санхүү маань ер нь хамгийн номерын асуудал нь бизнес санхүү л байт юм байна. Санхүүгоо барьж авах гэж энэ олон жилийн хувьд бол маш хичээсэн одоо ер нь барьж авсан. Маркетинг бол надад амархан байсан. Энэ одоо operational аюул амархан байсан. Хүнээ бүрдүүлэх энэ хүмүүстэй ажиллах бол угаасаа миний чаддаг ажил байсан. Хамгийн хэцүү санхүү гэсэн санхүү дээр маш их цаг зарцуулсан, стресссэн. Одоо аюу ойлгомжтой болж байгаа. Энд одоо ингээд тий төр зураг нэг зэгцтэй болж байгаа. Ном журмаар явж байгаа гэсэн. Тэгээд нийт ашигынхаа ер нь бол би нэг 20% л өөр авах тийм одоо юутай 20% захирлуудаа тарааж өгөх юм юутай. Гэхдээ тэр нь систем нь өөрөө одоо бүрлдэг байсан учраас тэр захирлууд гэдэг мөнгө байхгүйсэн. Тэгээд ерөнхийдөө үлдсэн 60% дараа хөрөнгө оруулалтанд явна гэдэг юм одоо зарчимтай. За өмнө тэгээд яг хуу 40% дотор бол би ингээд мөнгө авдаг. Гэхдээ хэцүүтэй мөнгө авах гэдэг бол айгүй түүхтэй. За мэдээж байрны зээл хийж нэг зээлүүг явуулна. Дэлгүүр хошоо ороход одоо хувц сунарч гэдэг юм уу те. Яг л нэг энгийн стил трифт job орсон хэвээрээ стил одоо өрчилж те өвлийн 100 авсан хэвээрээ иймэрхүүл одоо яг ер нь ингээд анхнаасаа ингээд тэгж амьдрсан ч аюу тийм байна. Бүх юм дээр л иймэрхүү байр суурьтай болчихсон. Мөнгөтэй боллоо тэргээ дураар зарахгүй гэсэн. За машин дээр байр сав бол жоохон дээрчсэн. Тэгвэл 300 аваад унчих боломжтой хэрнээ одоо арай жоохон доор маш авч байгаа шалтгаан нь юу гэхээр түрүүнийхээ одоо бажетанд харуулж байгаа гэсэн. Угаасаа яг тэгэл дараа нь болох асуудал учраас яг үе үедээ те төрүүлж тийшээ явах юм бол өргөл стресстүүлж өргөл цавах нэмэр гэдэг шалтгаантай. Тэгээд одоо зэгцтэй болж байгаа юм юу гэхээр ер нь одоо сайн засаглалтай компани рестораны одоо бүтэц бол яг нь тийм юм лээ. Маркетинг борлуулалт хариуцсан захирал, санхүү хэрэгсэн захирал, операшн захирал гэдэг. За энэ операшн гэдгээ би хоёр захирал тавьсан байхгүй яа. Тэгэхээр операшныг өөрөө нөгөө жишээ нь хоол үйлдвэрлэл гэдэг юм өөрөө амар том хэсэг байхгүй. За дээрэс нь энэ үйлчилгээ одоо энэ нөгөө борлуулалт гэдэг хэсэг маш том хэсэг. Энэ хоёр өөрөө ингээд энэ цогцоор хоёулаа ингээд нэгдээд энийг нэг харьцуулах амар хэцүү юм биш л те. Тэгэхээр энэ хоёрыг тусдан салгаад нэг захирал тавьсан. Одоо тэр хоёртой ашигын 5 өгдөг. Хангалттай сайхан их мөнгө. Ирээдүйд энэ хоёрыг компани хувьцаа эзэмшигч ингээд болгоход ингээд явна гэсэн үг те. Тэгэхээр энэ хүмүүс нөө бизнесийг одоо шаардлагагүй бизнес хийж байгаа мэт орлоготой болж байгаа гэсэн. За ингээд санхүү хэрэгсэн захирал одоо гоор одоо позишн байж байгаа. Гэхдээ ерхий технологи гэдэг хүн одоо процесс тунд явж байгаа гэсэн үг. За маркетинг борлуулалт дээр бас аюу мундаг залуу ажиллаж байгаа. Тэрний яаж байгаа гэхээр бас л яг нөгөө цаг нь болоогүй тэр хүний. Тэр одоо хүнийг болоогүй хат ингэж бас яах аюу хэцүү. Тэ би одоо өөрийнхөө процесс оролттой шавж явж байгаа. Тэгээд яг энэ дөрөв ингээ 20% ингээ болгочихно. Тэг өөрөө бол 20% яг л авдгаараа авч байгаа. Цааш нэг ураагаал байр саваа нэг жоохон төлбөр явуулдаг ч юм уу. За аж амьдрал бас хөгтүүд томорч ингээ ялчгүй нэг тийм жоохон илүү зардлууд гарч ирсэн. За үлдсэн 60% бол яг одоо илүү зоригтойгоор яг л 60% гэдэг чинь өмнө бага мөнгө байсан байна. Одоо бас нэлийн өндөр товтой мөнгө болж эхэлж штэ. Тэгэхээр энэ мөнгө бол одоо нэлийн зоригтой одоо хөрөнгө оруулж байгаа гэсэн үг. Тийм байна. Чарж гэж жоохон нэг баримжаатай хүн одоо ингээ юм бас ингээ итгэх нэг юмыг танах гатахлаар харамжин 2 сард гэдэг бизнес дээр аяг бас ойлгож байгаа юм би. Юмхтар юм хийчих гээл ингээл бүх хандлага тэгж тийм байлаа. Тэнгүүд бизнес томрох хэрээр заавал тэг тоног төхөөрөмжийн дээр стандарт гэдэг юм уу те. Одоо тэр аюулгүй байдал одоо юу гэдэг тэрэн дээр ялчгүй мөнгө зарах шаардлагатай болоод байгаа юм. Тэгээ тэрэн дээр илүү жоохон зоригтой зарж гин. За дараагийн зорилго бол ойлгомжтой. Энэ 500 салбар дундаа нэг нь одоо хувьчилж авах те. Одоо худалдаж авах объекттэй гэдэг тийм зорилготой. Тэр альч бизнесийн зорилго тийм шүү дээ. Хангалттай боломж нь айгүй одоо бүрдэж эхэлж байгаа. За тэгээ 3 жилийн дотор бол манайх нөгөө жижиг компани байснаас одоо шилжилт хийгээд дунд хэмжээний компани болсон. Тэгэхээр нөгөө жижиг компани захирлын яг явуулдаг байсан бол дунд компани менежмент явуулна. За жоохон номер бол том компани болоод одоо компани соёл авч явдаг тийм. Тэгэхээр манайх дунд хэмжээний одоо энэ процесс руу ороод шилжилт хийгээд тэр нь нэлээд амжилттай явж байгаа гэсэн үг. За хоёлоо буцаад яг эхлэх зэг дээр яриагаа төвлөрүүлье. Ханс Рослинг гэдэг нэг хүний бичсэн ном дээр рестораны бизнесүүдийн талаар бас нэг жижигхэн бичсэн байдаг байхгүй юу? Эхний 5 жил дотор 87% нь дампуурдаг гэж байгаа юм. Ингээд зөвхөн 13% нь авч үлдээд нөгөө 13 нь бас дараа чи 10 жилд яах нь гэдэг бол бас тусдаа асуудал. Тэгэхээр энэ эхний 3 жил байна уу 5 жил байна уу магадгүй ингээд Монголд л бүр жилийн дотор зөндөө газрууд дампуурч байгаа. Тэгээд энэ 20% нь яг за сая бол passion гэдэг хариултыг бол өгсөн. Гэтэ үүнээс өөр хариултыг бас сонсомоор байгаа байхгүй юу? Тэр 20% яагаад бизнесээ үргэлжлүүлээд амжилттай явж чадаад байна? Яагаад тэр 80% нь failed байна?
Яг хөө зүгээр би наадах дээр чи хариулахаар мэдээж түрүүний ярьдаг те ур чадвар одоо жишээ нь би бол өөргөө тодорхой хэмжээний мэдрэмжтэй гэж боддог байхгүй юу? Мэдрэмжтэй гэдэг ийм олон хариултууд өгч болж байгаа. За эндээс хамгийн ирэмлэх юм бол хамгийн өндөр нь тэр одоо ондооч байж магадгүй. Тэр одоо бусдаас ялгаатай чанар байж магадгүй те пашн дээр нэмэх нь хамгийн түрүүнд. Тэгтэл одоо би бодохдоо миний хэрэгжүүлсэн одоо ингээд амар шилдэг санаа байгаа. Санхүүгийн хувьд, менежментийн хувьд, маркетингийн хувьд байгаа. Гэтэ энийг би ерөөсөө хамгийн сонирхолтой нь уншиж олоогүй. Ер нь би ингээд амар мундаг номнууд уншсан заяа. Эхлүүлээл ингээд ер нь яг үр дүнгүй санагдаад болсон. А тэнд үр дүнтэй маш сайн номнууд байгаа. Одоо юу гэдэг подкаст чи юм кейс зөндөө юм байгаа. Зүгээр би яг ойлгосон юм хүн ингээд яг чин сэтгэлээ ингээд те зарцуулна гэдэг нь тэр хоол гэхээс илүүдлээ манайх олон юм ба штэ. Би нэрнгэсэд хийдэг байхгүй. Энэ цэцэг навч энэ одоо хүмүүсээ яах вэ гээл те. Энэ сэтгэлээс одоо саяны тэр бүх ур чадвар бүх тэр одоо айхтар 5 зарчим дүрм те. Тэд нар яг энэ сэтгэлээс гарч ийн л гэж би ойлгосон. Тэргээл би одоо пашн гэж тодорхойлох зүг тэгж бодоод байгаа. Нэр яг тийм болоод байгаа. Одоо магадгүй чамд ингээд амар гой хариулт өгөл те. За ер нь бол ийм систем менежмент одоо гэхэлэр яг нэрнгэсээ болохгүй болчихсон нэрнгэс. Яг одоо яг хасан ярилцаа те. Үнэхээр одоо ямар ч төгсөл байдалтай байсан. Одоо бизнес төр одоо миний гаргаж байгаа сэтгэл бол одоо яалчгүй л одоо ингээл өөрөө ингээл би одоо амар тэр шилдэг хэрэгжүүлчихэд дараа нь бодглохлоор ханаас тэр гарсан бэхээр миний одоо чин сэтгэлээс гарсан байгаа байхгүй. Тэр одоо нэг амар тийм энгийн юм шиг pop юм шиг тиймэрхүү л одоо хариулттай нэрнгэсэл байгаа юм шиг. Яг нэрнгэсэл тийм бил. Ямар ч одоо нэг за ном уншлаа гэж боддоо те. За нэг шилдэг системийг авч хэрэгжүүллээ гэж боддоо те. Тэгэл нэг л хэрэгжихгүй л байгаад байгаа юм да. Үр дүнгүй санагдана. За бизнес дээр одоо сүүлийн үед болохоор маш олон захирлууд одоо жишээ нь ингээл манай подкастт орё гэдэг ч юм уу тийм саналууд өгöd байгаа байхгүй. Тэгээд тэрний шалтгаан нь болохоор одоо ер нь ялангуяа сүүлийн хэдэн жилүүдэд бизнес илүү хүн дээр нь төвлөрдөг болсон гэж харагдаж байгаа. Бид нар ямар байгууллагыг сонгож өөрчлөлж байгаа юм бэ гэхээр мэдээж тухайн бүтээгдэхүүн үйлчлэгийн чухал ч гэсэн үүний хажуугаар тухайн одоо бизнесийнх нь одоо өөрийнх нь одоо үгтэй алсын араа үнцнэ гэдэг ч юм уу. Тэгэхээр ялангуяа энэ захирал нь яагаад энэ бизнес эхлүүлсэн гэх мэтлэн маш олон зүйлүүд чухал болоод ирэхээр маш олон одоо үүсгэн байгуулагч нар захирлууд өөрсдийнхөө хувийнхаа брендинг хийх гээд хичээгээд байгаа байхгүй юу. Тэр нь зөвхөн одоо захирлууд ихтэй ингээ маркетинг менежмент та одоо гарч ирэх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар яваа. Тэгээд ялангуяа танай бизнес дээр анхаар тэр бас нэлээд чухал хэсгүүдийг нь эзэлдэм болов гэж бодоод байгаа юм. Тэгээд энэ дээр яг ямар одоо үр нөлөө байна гэдэг тал дээр эхлээд асуухыг хүслээ. Жишээ нь ингээд одоо миний хийж байгаа бизнес номын бизнес байлаа гэж бодоод манай ном бол ердөөсөө л ингээл би нэх одоо маркетинг мөнгө төгрөг зарцуулах өөрийнхөө сувг дээр маркетинг хийхдээ л маш их хэмжээний борлуулалтыг үүсгэж чадж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дээрээ маш их талархаж байгаа юм. Тэгэхээр энэ шиг ер нь яг ямар одоо үр нөлөө байна. Одоо SEO branding гэдэг зүйл дээр. За SEO branding гэдэг юмыг шүү дээ тий. Одоо миний хариулт бас аим ингийн болох гэдэг юм. Нэрнгэсээ түрүүнийх шиг шүү дээ тий. Ингээд зохион байгуулалтаа хийгээгүй. Одоо бизнес хийхэд би нэг ингээд цаг нь нэрнгэсээ одоо болоод одоо аз гэхээс илүүтэйгээр тий яг ингээд цаг нь болоод миний бизнес ингээд амжилттай болоод гинт би ингээд концепттай болоод тий ингээд амар гайхнасаа гоё одоо Синдрелагийн төвш ингээд явчихлаа шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан сошиал дээр огт хийхгүй байжгаад гинт брэнд хийж байгаа хүмүүс зөндөө байгаа тий зохион байгуулалтаар одоо юм учраас ингэж ажиллана дүрмжуур ингээд бүр бүх юм номоор явж байгаа. Миний яг тийм ш нэрнгээсээ л яг одоо 6-7 жилийн өмнө тий YouTube хийх гэж оролдоод Instagram хөгжүүлэх гэж оролдоод би одоо бас 4-5 жилийн өмнө тэр одоо AC хоолны нөгөө эддэг бичлэг бод болж байгаа. Яг тэрийг өөрийнхөө шатран дээр тий креатив байсан юм байна л да. За Монгол бүрээр хийж үзлээ нэг хэдүүл амсцгаа тий. Гэснээр бас нөгөө хямдхан микрофон зүүцэн шар гэдэг дуурайж муургааш. Хандлт байхгүй. Гэхдээ би тэрийг ингээд стил оролцсон хэвээр байсан мөлий. Facebook дээр би нэг 7-8 мянган одоо followers гэх юм найзтай 5,000 найз 3,000 те. Гэхдээ ер нь ингээд гэр бүлийн амьдралаа би их дэлгэж одоо бичдэг. Тэгээд ер нь асуудал нь бол нийгмийн юм бичдэг, арай нэг жоохон өнгөтэй үддэг, игэлэг мэтчээсэн гэдэг санаатай хоол үйлчлэгээний салбарыг байнга сурчилдаг те. Одоо хүний хөдөлмөр тийм одоо ажлыг одоо амар гоёор харуулах гэж аюу хөтэйж оролддог байсан мөлий. Нэг ч зүгээр сууг өсөг. Тэгээд тэрний одоо ингээд тогтмол оролцсных те. Тэгээд одоо нэг цагт хараад нэрэл ингээд сошиалаар харсан чинь хүмүүс тийм одоо flexing гэх юм уу эсвэл жоохон fashion талдаа эсвэл тийм lifestyle талдаа юмнууд болоод яг л нэг тийм мэдлэг олгож байгаа
контент байхгүй шиг анзаараад тэгээд би одоо хүнд юу гэж чадах үгээ бодсон. Тэгээд миний мэдлэг юм угаасаа л супер өндөр мэдлэгтэй боловсралтай хүн биш шүү дээ, тий. Нэрэл хүндийн одоо ялгааг хэлж өгье. 2-3 асуултанд хариулаад за энэ юу энэ бүтээгдэхүүн яг юу юм? Юугаар хийдэг? Тэгээд яаж хэрэглүүл зохистой? Тэгээд одоо эрүүл мэнд сөргөнөлөө байна уу? Ингээл болоо. Тэгээд одоо юм мэдж байгаа хүн 2 дугаар ангийн хүүхд ойлгохоор ч одоо тэгж энгийн хэлж чадахгүй бол тэр өөрөө амар тийм мэдлэг үүсгээд байгаа шүү дээ. Тэгэхээр шиг би өөрөө тэгэл нөгөө хүнд яаж хэлвэл зүгээр ах уу гэж бодсон нэг эмпати тий. Тэгээд айгүй энгийнээр тайлбарлаад ихсэн одоо монголчууд виски коньякч нэрнгэсээ ялгахгүй виновоч хүртэл одоо тий соёлын тодорхой хэмжээнд мэдхгүй за архиныгаа ер нь нэг пив уусан ч архичин болчдөг иймэрхүү хандлагатай одоо хүртэл яваад байгаа. Тэгээд тэрийг нэг тайлбарлаад өгчих юмсан гэж санаатай эхлээд тэр даагч магч бол мэдхгүй гинт өссөн тэгээд шоконд орсон амар хурд ингээл өсчдөг юм лээ. Тэгээд би одоо чанараа хэрвээ би тэгж контент хийгээр ботсон бол магадгүй тий одоо камер савгээл хичээгээл тий судлаад их байсан. Ямар нэгэн судалгаагаар ер нь тэгж анзаараад мэдрэмжтэй бас тагж байгаа. Дээрс нь өмнө одоо тодорхой хэмжээнд одоо бичих чадвар ч гэдэг юм уу. За бичлэг ихний тодорхой хэмжээнд хийж ийсэн учраас бүх нөхцөлийн бүртүүд ингэ хийцэн. Айтайхан нэг гэрлээ төхрүүлээд утсаа байрлуулад тий яг нэг тэр үед би бас буруу ойлгож ирсэн байлээ. Минут 30 рил байх боломжтойсэн бэл. 1 минутанд багтаж тэр их агуулгыг нэг пасс хийж ирсэн. Тэгээ ямар ч брэнд гэхгүй тий үнэхээр үнцэрэг үзэлтэй байсан. Бүх брэнд ингээл ярьж ирсэн. Тэгээ маш их агуулгыг ярьсан л та одоо нөхөд үзэхээр аюу гой. Тухайн үед аюу хандлттай болоод сарын дотор л баг 20 юм тагч толцсон гинт. Тэгээд нэг ингээд өссөн юм чи аюу гой ингээд өсчдөг юм лээ. Тэгээ 50-60 мянга нэлийн зогссон. Тэгээ энэ өсснөөрөө яаж нөлөөлсөн бэ гэхээр манай бизнес бол харьцангуй сайн яваад байсан. Одоо алдагдлгүй гэсэн. Гэхдээ SEO маркетинг гэж нэрлэж байгаа ийм юм одоо хийгээд илүү би бизнесээ төлөөлж ярьснаасаа илүү ярьсан нь штэ барагцаагаар яг нарийн тоо байхгүй барагцаагаар нэг 25% өсөлт үзүүлсэн. Тэр нь бол амар супер амар тоолтой бүр 20 одоо 5% гэдэг чинь ямар том тоо байлаа. Тэгэхэд 25 өссөн. Тэгээд одоо тэгээ дараа нь тэгээд тэгэл яг ажилтсан байна даа гээл. Тэгэл сүлрэг өсөж байгаа ажилтнаар санагдсан юм л одоо юу хөө гээл те. Бас нэг бодлын яалчгүй тэгэл хийхээр одоо хэрэгтэй л байгаа юм л та орон цай байна, зах зээл нь байна. Энд тэнд явж байгаа ч багш байна тулгыг арх мөнхөө гэл сэтгэл байгуулах явдаг байх л тий. Хүнээс юу авахаа биш юу өгөхөө бодоод тэгэхээр тэгэл өөрөө ирэхгүй ямар ч контентс явчих. Зарим нэг юм би өөрөө ингээд угаасаа энэ чинь юм төгсөө гэж байхгүй шүү дээ. Миний хийсэн контент дунд амар алдаатай юм зөндөө байгаа даа. Тэр нь зүгээр би өөрөө хандлт авах гэсэн юм бас чинь байгаа. Юу н хандахгүй. Яг нэрнгэсээ тэр хүнд одоо яаж энийг зүгээр ойлгох болох вэ? Ингэчгээр ч арай нэг юм too much болчихоо. Одоо зүгээр нэг ууж байгаа хүн тэр виноны тэр хэдэн онд үүссэн мөр тэр ямар ч нэр бас хамаагүй л дээ. Юутай холиод уучвал амарх юм. Яагаад энийг холиод өгдөг гэдэг л чухал. Тэгээ одоо тий болохоос биш. Тэр одоо үнэхээр хэрэггүй. Одоо жишээ нь шар тайлдаг бүх бүтээгдэхүүн наттай хамтарч ажилладаг гэдэг байхгүй юу? Тэгээ би хувийн үндэст нь өөрөө алкоголыг бол заавал устдал хэрэглэх хэрэгтэй гэдэг тийм одоо угаасаа дэлхийд дахин тэгжил ирсэн. Тийм л юмтай болохоор би тэрийг өөрөө нэг хоошоодгүй зүв зүйл гэж боддгоо байхгүй юу? Тийм учраас тэрийг сурталчна гэдэг надад амар тийм үнцэнтэй таарахгүй таарахгүй шүү дээ. Яг үнэ. Окей. Дараагийн асуулт маань болохоор хүний нөөцийн талаар. Таны сошиалыг харахаар ажилчдаа ингээл айгуу гоё авч явж давуулж байвал би бол мэдэхгүй яг хөө том байгууллагууд л ер нь бол тэгээд TMCS-ийн байгууллага ч юм уу зэн ажилчдаа айгуу гоё кэрлдэг соёлоор л авч явдаг компаниуд. Тэгээд одоо ингээл яг л таны сошиалыг харахаар яг ингээд үүсгэн байгууллага ингэж явдаг юм байна. Тэгээд бүр хүнийг ингэж гоё кэр хийж өгч болдог юм байна. Ингээд айгуу олон сурах зүйлүүд их яваад байдаг байхгүй юу. Тэгээд ер нь хүний нөөц дээр яаж хүмүүсээ аль удаан хугацаанд авч явах тийм бодлогуудыг хэрэгжүүлдэг. Тэгээд ялангуяа өнөөдөр ингээл Gen-Z-аар ажил дээр ороод ирсэн маш олон эргэлт гаралтууд байгаа. Тэр нь яг хүлээн зөвшөөрөх хэвээр асуудал байх. Гэхдээ тэрийг аль урт хугацаанд авч явах нь бол одоо яг басж байгаа хүмүүсийн үүрэг байгаа шүү дээ. Тэрэн дээр ер нь яаж ажиллаж байна? За яг хэдэн барьж авсан би бодлого. Анхны өөрөө дотроо ингээд хэрэгжүүлсэн бас олон жилийн хувьд олж авсан юм та хэрэгжүүлдэг. Гэхдээ анхнаасаа би одоо яагаад ч юм дээ тэгэл юмд айгуу тийм сэтгэлээ гаргаж ханддаг л одоо байсан юм байна. Айгуу айттай хандлагатай байсан байна. Одоо ээж эмээгийн хүмүүжлж байт юм уу? Ер нь хүн хуурахгүй те. Хүнийг тусалцахаас нэгтэл тийм хандлагатай. Заримдаа одоо хитрхи гинэн гэж одоо манай ихнэр хэлэг наваа тэгэл өмнөх компаниар яасан гэхээр тэр компанид одоо амжилттай явж байгаа супервайзер те зөөгч одоо
менежер одоо хүртэл мундаг ажиллаж байгаа хүүхдүүд байдаг. Бүгднийг би одоо ингээл те яг л дүүшгээ хайрлал ингээл бүх юм зааж өгөл аж амьдрал дээр туслаад одоо хүртэл надад баярлалтай талархлаа гэж зарим гадаад дотоод сурч байгаа хүүхдүүд өөр ажил хийж байгаа хүүхдүүд байдаг. Надтай ажиллаж байсан хугацааны аягүй үнцэнтэй байсан гэдэг их юм сурсан тиймээс ч аягүй их байдаг байхгүй. Бид тэр өөрөө их талархалтай байдаг. Тэгээд яа тийм мэдгүй багасаа нэг тийм одоо карма. Одоо энэ ч одоо карма гэсэн үг шүү дээ. Үлийн үр гэдэг юм л амар тийм итгэцэн шүү. Тэгэхээр би бол ингээд айгүй аль чадхаараа тэг хүн бусдад ингээд сайн зүйл хийж явах хэрэгтэй гэдэг тийм л итгэл үнэмшлэр хандаад явсан. Одоо бол ажилтнаа яг тэр хандлагаараа ханддаг. Энэ нь мэдээж одоо олон болохоор аргагүй зарим намайг те попперч удлаач энэгээр одоо сүлрэг одоо маркетинг хийж гэж бодож байгаа хүмүүс зөндөл байгаа. Гэхдээ яг үнэнгээсээ хүүхдүүдэд би одоо мөнгөний төлж фитнест явуулдаг. Өөр учрыг ойлгох учраас те нэг тарга хүүхдийг турах гэж асуудал биш. Нэг хүүхдийг бах болгох гэж асуудал огт биш л те. Майндсетийг л өөрчлөх гэдэг асуудал. Нэрнгээсээ сэтгэл зүйчтэй хамтарч ажиллаж байна. Нэрнгээсээ хуульчаас зөвлөгөө авч байна. Одоо хоригдлол хийж өгч байна те. Өөрөө хоригдлол гэдэг үнэхээр ясмахандаа болохоор ойлгох учраас тэр юм да. За хуулийн зөвлөгөөл компаниуд ажилчиндаа асуудал үүсэхгүй байх талаар компани хуулийн зөвлөгөө авдаг гэж байгаа байхгүй одоо компанийн төлөө гэсэн. Би бол ажилчдаа ингээ хуулийн асуудал бол гараад өндөр тутамд нь тэрийг та нар шийдэж өгөөч гэж хуулийн байгуулалтад чинь хамтарч байгаа байхгүй. Гэдэг ч юм уу. Тэгээ сайн нуруу хэсэг өвдөнгүүд ажлынхаа бүх салбар дээр түүнийг тавьж байгаа. Учир шалтгааныг бол хүн сунх хэрэгтэй байна. Туслан ажилтдаг хүмүүсийг бичсэн байна гэж байгаа. За галтгоон тэншүүтэй их байдаг. Тэгвэл галтгооны анхаарчулж чухал юм байна гэж их мөнгө зарж маргаал те. Тэр бол одоо ямар ч популяр байхгүй цэвэр одоо яг тэр хүний бодож байгаа шийдвэр. Энэ шийдвэр бол те ийм байх хэрэгтэй гэдэг одоо шийдвэрийг би одоо уншиж мэдчихэд гаргаж байгаа биш. Нэрнгээсээ одоо ингээд өөрөө зовлон үзэхээр тэн дээр толгуурлаж гарч байгаа тэр хүмүүсийг одоо өмнөөс нь бодож байгаа. Яг үнэнгээсээ хайрлаж байгаа юм. За өндөр борлуулалттай байгаад кайф авч байгаа те би өндөр ашигтай гарахаар өндөр борлуулалт хийхээр амар кайфтай байдаг. Тэрнээс илүүтэйгээр манайд одоо ажиллаж байгаа хүүхдүүд ингээ амар гоё явахлаар хамт олонний уур амьсгал гоё явахаар хүүхдүүд өсөж дэвчихлээр одоо хүүхдүүд юу гэдэг тэр харилцаа одоо амар кайфтай байдаг. Одоо жишээ нь бид нэг ажил дээр очиж намайг захирлаа гэж дууддаг ч юм байдаг байхгүй. Яах гэж маазраал хараал өрөөлөөл цуг уужтай ингээл яхахлаар бид дээрээс маш их гоё энерги мэдэрч байна. Амар гоё family уур амьсгал мэдэрч байна. Дээрээс нь тэр хүүхдүүд нэрнгэс намайг хүндэлж байгаа нь те нэрнгэсээ харагдаж байна. Ямсайхтай гоё шүү хэлэхгүй ч гэсэн амар харагддаг те бидний хооронд гоё харилцаа байдаг. Энд бол маш их хүүхд ажлаас орж гарч байгаа. Дөрөвний жинзээ яг үнэн бид нар хүлээж зөвшөөрч зүгээр л та нар 1 сар ажилтнаа 14 хоног ажиллаж гэнэ үү? Одоо тий үр бүтээлтэй ингэж 2-3 сурчаал гар гэдэг тийм шаардлага тавьдаг. Компани муу хэлээд эсвэл намайг янз бүрээр ойлгоогүй гарч байгаа тохиол маш их. Тэгэхдээ тэрийг аль болох одоо байхгүй болох үүднээс нэг тийм хайтахан соёлтой компани байх үүднээс одоо тэгэл аль чадхаараа л хичээгээд байна. Тэгээд одоо жишээ нь 13-аар бид нар сая аялж байгаа байхгүй юу? Нодлоныг 10 төгт аялуулсан. Их мөнгөлтөө 60-70 сая шүрэг ажил. Тэгвэл би бол өмнө найз нөхдөдөө гэр бүлээр аялж ийсэн. Тэрнээс илүүтэйгээр одоо хамт олон тэр хүүхдүүдтэй аялаад гайд хийгээд дагуулж яваад энэ дөө, энийг гэдгээ тэр хүмүүсийг ингээд нөгөө тийм happiness бэлгэлнэ гэдэг бол амар гоё. Зөв одоо амьдралаас өдөр кайф хайж байгаа шүү дээ. Тэг миний хувьд олж байгаа амар том кафетэй нэг тэр байсан. Shawshank Redemption-ийн кинон дээр гардаг те нөгөө кинон дээр дээвэр дээр ингээд хүмүүс ингээд хүүтэн пивгаас ууж байгаа. Чи явах хөксөн нөө гэл тэр үнэхээр супер тим хэсэг өгдөг байхгүй. Тэр мэдрэмжийг л одоо би амьдралаас олж авах одоо юм туртай шүү. Тэрийг олж авах боломж нь ажилтнууд гэсэн. Яг айгүй олон ингээд бизнесмэнүүдийн яриаг сонсоод ч юм уу те тэр хүмүүсийн ингээд ажлын хуваарийг сонсохоор өглөө 6-аас ирэл офис дээр очиод нөгөө нэг гараж нь эхлүүлээд гэдэг ч юм уу. Яг маш олон тийм гайхалтай төвүүд бол байгаа. Гэхдээ тэрний хажуугаар гэр бүлээ бас авч байгаагүй ч юм уу аль эсвэл найз нөхдөдтэй цаг гаргацдаггүй. Тэгээд нэг л ингээд яриаг нь сонсохоор нэг л ингээд зовсон хүмүүс анзаарагдаад байна. Тэгээд надад подкаст хийх гэж би амралтын өдөр болох гэдэг нэлээх үзлээ л дээ. Тэгсэн чинь амралтын өдөр бол ягаад ч нөө гэдэг ч байгаа. Тэгээд гэр бүлтэй цаг зохицуулдаг гэж би бол ойлгосон. Тэгэхээр энэ яг нөгөө ажил амьдралын балансыг яаж авч явж байна. Тэгээд энийг авч явахын тулд бас нэг айгүй чухал зүйл нь болохоор хүнд даатах юм байлаа да яхахгүй. Өөртөө биш хэнийг нь итгээд тэр хүн ажлыг хариуцлаад өгнө гэдэг бол маш их чухал. Тэгээд би тэрийг бас сүүлийн үед хэрэгжүүлэх гээл эдитер авах гээл нэлээх үзчихлээ л та. Тэгэхээр яаж хүнд ер нь яг итгэж одоо тэр итгэлээ өгөө тэгээд өөртөө цаг гаргах вэ? Харин тий. Олон жил одоо хүнд би тэгж сэтгэл гаргаад ер нь итгэлцэл гэдэг юм байлээ. Би хүнд хамаагүй итгэж чинь. Ямар ч хүн биш. Нэг гинэн гэдэг байгаа шүү дээ тий.
Тэр амир эргээд надад онцгой одоо болж ирдэг те. Тэрэн дээр би өөрөө л одоо нэг гомдож шаналаад өөлөө тахгүй сэтгэл зүгэл тэгж явах тэл гэж боддог. Бодож сурцсан гэсэн үг. Тэгэхээр угаасаа би миний өгч чадах юм итгэл واخгүй. Тэгэхээр би тэрийг ингээ өгчдээ шууд хамаагүй анхнаас нь. Одоо тэр бид тэр тийм одоо удаан тийм танилцаа татсан байх албагүй шууд би ингээл итгэждэг. Хандаж чадна ч гэдэг юм. За тэгээд анх тэр одоо том байгууллагаас надад итгээд одоо надтай ажил хийгээд те 600 мөнгөөр цалинтай нэг хэд хүүхдүүд ирж байгаа шүү дээ те. Тэр маань одоо захирал болоо 5 аваад ингэ явж байгаа байхгүй. Тэр бол одоо тэр хүмүүс надад өгж байгаа бид тэр өгж байгаа асар том итгэлцсэн шүү дээ те. Тэр хүүхдүүд амар халтаа гаргаж байгаа. Асуудалтай ингээд алдаатай байгаа. Гэтэ тэр яг нэг хэсэг нь тэр алдаатай ингээ хүнийг хайрлна гэдэг бол хамгийн чухал юм. Бид нар хүүхдээ тэгэл ямар алдаа нотос хүүхдээ хайрладаг те. Тэрийг ч одоо төгс болох гээд болохгүй шүү дээ. Боломжгүй бүхэл юм алдаатай. Яг тэр одоо ямараа л явж байгаа. Тэгээд бизнес гэдэг бол яг чиний хэлдэг тэр өндөр нөгөө хэцүү мэцүү гэдэг асуудал бол одоо бүхэл юм дээр байгаад дээ. Би бол яг эсэргээрээ өглөө дуртаагаараа унтаж гэртээ хангалттай цаг зарцуулж ах энэ өнөр өөртөө мэдээд өөртөө мэдээд гэдэг. Тэрийг одоо ингэ хэлээд л ингээл заримдаа ч бас алдаатай шийдвэр зөндөө байгаа. Тэгэл явж байгаа. 10 жил үйлчлэлийн салбарт ингээд цаг наргүй ажилласан, гэртээ баг зарцуулсан хүн одоо бизнес хийж ингээл муухраад шөнө өргөө явна төлөвөр амир утгагүй л дээ. Хэдэн жил амьдрах болов тийм яах гэж бизнес хийлээ. Яах гэж бизнес хийх. Зорилго нь амар утгагүй. Тэгэхээр одоо хүмүүс тэр нөгөө маш их цаг зарцуулж байгаа гэдэг бол цаг хугацааны л одоо буруу зохицуултын хэлбэр яарж байгаа. Би 10 жил хийчихэд тэрний дараагаар би чөлөөтэй байх боломжийг өөртөө олгохно гэдэг бол амар тийм зөв зам юм шиг. Тэгэхгүй нөгөө яарснараа болоод хайрын сайхан залуунаас одоо бүх сайхан амьдралаатай бизнесээ босгох гэж маш их цаг зарцуулж ингэж явж байгаа нь бол юмаа бүрэн сураагүй, өөрийн болгож чадаагүй, алдаанаас суралцаагүй. Тийм, тэр алдаанаас суралцаагүй тийм хүмүүсийг л одоо хийж байгаа. Гэхдээ яг уу буруу гэж амжилттай бүгд одоо яг над чиг явах албагүй ингээд бүгд л янз бүрийн шатаар явж байгаа л тэр хүнд нөрж байгаа. За миний ганцхан тавьж байгаа юм нь за 40 50 наснда амжилтанд хүрлээч гэсэн 30 нас гэдэг ямар нас вэ те 25-аас 40 нас тэр амьдралынхаа prime үеийг тийм айхтар одоо чанга өнгөрөөнөдөг бол миний хувьд үнэхээр хайр. Шоуцыг аялал зугаалахгүй. Тэр хүүхдийн тэр одоо 20 нас хүртэл явна өстэй хүүхдийн тий. Тэр хүүхдийн тэр жоохон байгаа тэр одоо 15 хүртэл тий 15 болоод тоохоо байлаа шүү дээ. 14-өөр. За 14-өөс доошоо тэр 10 жил байна тий. Тэр бол миний одоо амар гоё үе ихгүй. Тэрийг хүүхдтэй цуг байхгүй одоо өөр зүйлд одоо зарцуулаад та нарын төлөө би ингэж явна гэдэг бол надад амар утгагүй санагдаад. Амар утгагүй. Жишээ нь одоо юу гэдэг ажил хөдөлмөргээд хүүхдээ одоо аяад гадагш явдаг тий. Би буруудах гэж байгаа биш үү сая. Зүгээр надад бол бүр үнэхээр хайр тэр бол. Би одоо ингээл жоохон холохороо л тэр идэх стресстэй эхэлнэ. Тэгэл өглөө заавал би хөрөх хэвээр би хүүхдээ унтуулах хэвээр усанд оруулах хэвээр. Тэгээ өөрөө үнэхээр тэрнээс кайф аваад байгаа юм чи яах юм. Тэгээ тэр хүүхд ч гэсэн аав нь байна гэдэг ямар үнцэнтэй гэдэг. Одоо тэр хандлагаар хандж байгаа. Тийм учраас бизнес дээр анханасаа л бодсон. Хэрвээ би энийг тэгээ одоо ингэж баг цаг зарцуулж дуртай үедээ ингэж одоо тийм ингэж enjoy хийж одоо ингэж хийж чадах юм хийгээд хэрэггүй гэдэг л байр суурьтай байсан. Тэрүүгээр л өдөр очиод өглөө очиод дуртай үедээ пив уучин гон хийцээч өмсөхгүй тий дураараа ингээл ажлынхаа хүмүүсттэй захирал гэж дутахаар надад ингээд захирал гэж дутахаар л надад ингээд баригддаг амар хэцүү санагддаг ингээл амар ингээд захирах хэрэгтэй ч юм шиг баригдах санагтай захирлаа гэл амар хэцүү. GCI би бас 1 жил болоод 2 жил болоод бас хамгийн их ядаргаатай санагдсан юм нь яг агуулгаар бол дуртайсан гой тайс тохтой. Тэгээ яг ингээд бас аюулцсан л гонж өмсөл бүгдийн захирлыг дууддаг. Захирлаа. Тийм үст амар стресстэй тэрэттэй санагдаад тэгээд жишэд болж байгаа шалтгаан тийм жижиг шалтгаанаас болж байгаа байхгүй. Тэгэхээр нэрэлтэй би захирлах ямар ч албагүй шүү дээ. Зүгээр л тэр одоо компани өдөрч байгаа үнэн. Тэгтээ тэгэл чи ингээл нэг юм PD гэж явж байгаа амар тэнэгэл бэлтгэлтэй амар нэг жүжиглж байгаа юм санагдав надад. Одоо чинь яг ингээд ийм байх хэрэгтэй гэдэг юм амар хэцүү юм л. Одоо ингээл тий танай гэр орондоо байгаа үе чи ажил дээр чи ингэх хэрэгтэй байл тий. Япон хүмүүсийн тэр ажилдаа чинслээс хандж байгаа юм бол хэрэгжүүлэх нь зөв. А тэгтээ энэ туушрах юм бол бас амар хэцүү л бил. Хэрэгжлөө гэдэг юм одоо нэг жоохон асуудалтай болж ирдэг юм. Яг үнэ. Бас нэг юм асуумарсан ихлээ. Хүн удирдах тал дээр за тухайн ажилчин ямар нэгэн алдаа гаргалаа тий. Тэр алдаан дээр ажиллах хэрэгтэй шүү дээ. Удирдлагын үед тэгээд одоо загнах гэж хэлэх нь ч бас буруу байх. Ямар нэгэн арга бол байгаа ах гэж боддог. Яаж тэр үнийг дахиж алдаа гаргахгүй байх тал дээр ажиллах вэ?
алдаа гаргацсан ингээд айдаг байхгүй тийм за одоо ингээд захирал аваа зэн хах юм ээ гэж боддог ч юм уу. Тэрэн дээр ер нь яаж тэр хүнд хандаа тэр хүнийг өшөө ингээд одоо тэр дахиж алдаа гаргахгүй байх тал дээр нь ажиллаад ер нь яаж тэр алдаан дээр ажилладаг вэ? Тийм. Одоо энэ дээр олон жил үйлчлэгээ айны ажил хийдэг одоо олж авсан гол юм тийм сэтгэл зүйч маягийн болчихсон юм л. Хүнийг ингээд жоохон яг хүнийг нэгдүгürt ойлгоно. Ямар хүн блэ? Одоо бүгд зан характер шал өөр хүмүүс ууш зарим төрөн заримнууд янз бүр дотох шооч гэдэг юм уу те. Тэгээ тэрийг нэгдүгürt бас нэг тодорхой хэмжээний сэтгэл зүйч маягийн чуулчдаг юм уу те. Жишээ нь үйлчлэж байгаа хүмүүстэй ч гэсэн үйлчлэгээ хийсэн яг гэдэг байхгүй. За нэг тип үгэндээ энэ ууртай байна даа гэл те. Өнөөдөр жоо тийм байгаа шүү. Яг тэрнтэй адилхан хүмүүстэрээ тус бүр дээр нь нэг иймэрхүү одоо зарчим барьж ажиллана. За тэгээд зарчим бол зарчим гэдгээр ажил дээр явна. Ямар хөлтөө хамаагүй нэг компани дотоод журам байгаа дотоод журмаараа шийднэ. Бид нар хоёуландаа зарах хэрэгтэй. Яг тэрүүгээр явна. Уучлах үедээ уучлана. Гэхдээ хамгийн гол нь алдаатай ингээд сайхан хайрлана. Тэгэл энэ бүх одоо юм ингээд ном журмаар хийж энэ дундаас хамгийн нойрных тавьж байгаа асуудал бол тэгэл эмпати юм дөө. Одоо тэгэл бүх сэтгэл зүйч хосын юм дээр зөвлөдөг шүү дээ. Ойлгох. Тийм бусдын оронд өөрийгөө тавьж үзэх гэдэг асуудал одоо гэдэг хүн тэгээд одоо аюу санаа хүүхдээ хүртэл голт юм лээ. Хүүхдээ хүртэл энэ шийдвэр гарч чадахгүй. Бид нар шийдэж өгөх ёстой ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр одоо мэдлэг боловсролтой хүүхд байж болно. Үйлчлэгч зөөгч одоо ихч байж болно те. Тэгтэл тэр хүнд одоо хөндлөлттэй тэр хүний үзэл бодол тэр хүн ямар байгаа вэ гэдэг л одоо бүхний төрөнд болж тарж байгаа байхгүй. Тэгжиж л одоо харилцаа нөгөө ингээд ийм гоё болж эхэлж байгаа. Миний Таиландд одоо хамгийн одоо Таиландын гоё шүтэж хөндлөлтөг юм нэг. Ингээд ямар ч хүн байс тэг би туристуудтай ингээд байх нөхөр үгүй хоорондоо. Тэг энэ бол нөгөө надад би одоо эгогоо аваад хайчлаа. Тэг чамайг одоо хөндлөж гэдэг. Энийний дараа бол харьцаа бол яг ингээд нэг төвшин нэг амар гой санагдсан надад. Тэгэхгүй Монголд яадаг гэхээр одоо удирдлага гэдэг гэхээр нэг харьцаа нэг юм дээр төр болчих. Яагаад ч дээр төр. Энэ хоёр нэг төвшөнд очиж л нэг юм гойлгоос надад. Захирал гэдэг үг тэр харилцааг нэг юм зөрөлт болгочод байгаа санагдаад. Тийм болохоор би тэр дургу юм шиг байгаа. Тэгээ энэ харилцаа аливаа харилцааг яг юм нэг төвшөнд очихоор амар гоё. Тэ ингээд ахын настай хүн байна. Дүүнэр байна. Яг дүүнэрийн төвшөнд харьцаал яг ингээд гоё ингээл байна гэдэг бол өөрөө аюу кайфтай л та. Тэгээд асуудал шийдвэрлэх гэдэг ус өөрөө аюу кайфтай. Хүний асуудал шийдвэрлэх гэдэг үнэхээр кайфтай. Нэрнгэсээ serious. Тэгээд тэрийг шийдээд ингээд одоо манайд чинь анх орж ирсэн л байлт. Дахин дүүнэр чиний бодож байгаа шүү. Миний сошиалаар харсан шиг төгс компани биш шүү. Энэ дүн те хэдэн үе мэдхгүй. Өчнөө асуудал. Танай ажил дээр чинь хэрүүл маргаа биний хөндлөхгүй баа. Зөндөө юм гарна. Чиний хүлээж аваарай. Чи өөрөө менеж хийгээрэй. Тэртээ тэргүй одоо хүүхдүүд ингээ багасаа ингээ нөгөө асуудал үүсгэх гээд ээж аав хичээх цусан ирээдүйд асуудал нэрдэг сэтгэл зүйн асуудал болдог шүү дээ. Жохон дархлаан системтэй адилхан жохон трама үзчихсэн эсвэл жохон ингээл нэг юм шоглуулж исэн ч гэдэг юм амьдралын янз бүрийн те юм одоо дэрсэлт үзчихсэн тэндээс ингээ сэтгэл зүйн дархлаа бий болоод ирээдүйд тэр гадагшин явна шүү дээ бүлийн төрчл таарч гэдэг юм. Юм хэмжээс итгэхгүй бол тэр болгон бидний амьдралын толох сэтгэл зам байгаа байхгүй. Тэр компанид руугаа тэр олон асуудлуудыг зөв хувийн нэвтрүүлэхгүй л байх гэж одоо хичээгээд байгаа гэсэн үг. Одоо ингээ нийтдээ ингээ те бид нар чинь сэтгэл зүйн бас ингээ юм судалгааны ажил хийж байгаа. За үнэхээр тийм хүүхд одоо энэ зан характертай бол энэ позишн дээр л байлгах. Гэхдээ энэ позишн дээр нь цалин мөнгө нэмж болно өстэй. Менежер шиг цалинтай зөвч байж болж чинь. Тэгэхгүй одоо амар сайн зөвчлөгч хийж байгаа гагнур хийж байгаа өдөрлөг болоод тэр нүд харилцааны асуудал үүсэл ингээл бүх юм буруу болно. Нөгөө ч юм бие тоох гэл те. Тэр хүний тэр одоо зам байдлын төлөвийг нэгдүгээрт одоо мэдэрч хийн гэдэг маш чухал. Хоёрдугаарт энэ дээр ажил хэрэгч хандах хэрэгтэй. Ажил хэрэгч хандна гэдэг нь сэтгэл зүйн тест авах, сэтгэл зүйн одоо компанид хамтарч ажиллах те гэдэг ч юм уу. Бас нэг тодорхой хэмжээний дата дээр үнэлж шийдвэрлэх гэдэг юм. Иймэрхүү юм амар чухал. Тэгээ манай одоо ажлын дэв шийдвэрүүд бол бас аюу тийм нэлээ ажил хэрэгч. Тэгээ миний одоо хувийн бас олон жилийн туршлагачлал орчил байгаа. Зөв. Өнөөдөр аюу хэцүү юм байна гэж би бол ойлголоо. Яг хоо таны хувьд бол ингээд амархан байж болох байх. Гэтэ яг ингээд зүгээр сонсож байгаа хүний хувьд л цаа ингээд бага асуудлыг өдөр болгон гарч байгаа асуудал хүүхэн болгон дээр ингээд тулж ажиллана гэдэг бол нэг хамаргүй зүйл байна да. Одоо нэг бизнесийн сошиал дээр нэг хүн бас надад хэрүүл үүсгэсэн байсан. Тэр нь болохоор ингэнэ. Бизнесүүд ингээ харьцуулаад бизнес бол бизнес гэж хандаад байгаа. За магадгүй ингээд нэг дэлгүүр сууж байгаа худалдагч те. Тэнд байгаа асуудал бол зөндөө байгаа. Гэтэ арай жоохон байгаа байхгүй. Тэгээ хоолны гол ресторан бол үнэхээр одоо маш их шүүл гэдэг хэлмээр байна. Амар их асуудалтай. Яг нэг босод бизнесүүдтэй харилцуулахаар супер их. Тийм байх. Окей, за манай хамгийн сүүлийн асуулт.
буцаад эхлэх рүүгээ орох гэдэг юм л да. Эхлүүлж чаддаг хүмүүс. Хамгийн гол асуудал болохоор ингээд нэг дотор нь пашн байгаад ддэг. Тэнгүүт ингээл эрсдэл за ингээл гэр бүл хүүхэд тэгээ одоо байгаа ажил дээрээ зүгээр ингээд тогтмол цалингаа аваад явж ирсэн зүгээр юм биш үү? Дуртай дургуй хамаагүй те. Уг нь ингээд дотор нь ингээд нэг юм ингээд гээгэлзээлээ тэнийг хийх ёстой байна да гэдэг сэтгэлийн дуудлага байгаад ддэг. Гэтэ ихэнх хүмүүс эхлүүлж чадахгүй байсаар байгаа л 5-10 жилийн өнгөрүүлж байгаа. Тэгэхээр энэ эрсдлийг ихний алхмыг нь ер нь яаж хийх вэ гэдэгт хамгийн сүүлд хариултыг өгч. Би одоо миний одоо ганц хүсдэг юм хүмүүс аливаа зүйлд амар рационал хандасаа гэж үздэг. Одоо дахиад авсан жишээ те. Хүн өөрийнхөө нөхцөл байдлыг ингээд те дүгнэх одоо амар боддоор ойлгох хэрэгтэй байхгүй. Ойлгочоод одоо те юу гэдэг те хосоо одоо бодох нь шүү дээ. Энэ хүн бол намайг гэ те болондоо болохгүй гэдэг шийднэ шүү дээ. Тэр чинь рационал үү шүү дээ. Тэрнтэй адилхан бизнес дээр тэгж хандах хэрэгтэй шүү. Миний яг ажилласан жил хийдээ. Би үнэхээр энийг мөрөөдөл бодтой юу? Тийм ээ? Яа тэр Хонконгод байгаа тэр 10 хэдэн жил ажилласан тэр рестораныг Монгол кофе бас хийдэг байгаа байхгүй тийм жишээ нь Японд байгаа. Тэр хүмүүс ямар их фашны зориулж ямар их одоо туршлагатай хүсэл тэр рестораныг хийсэн. Одоо шиний туршлага хэрэг. Бүгдийг ингээд бодит байдал тэр ингээд тавьж ягаад Монгол дээр одоо тэр хийн гэдэг бол амар чухал. Тэр хүн юу гэж хандаад байна гэхээр өө натна таваач авчиж цалин мөнгө нөгөөл бүх гişэ тавиал ингээд хийчихье гэдэг асуудалтай. Эсвэл бол тэр яг миний бодтойгоор ингээд мөрөөдөл дээрээ тулгарлаад тий айн гой мөрөөдийг шууд ингээд нөгөө зориулж ингээд том юм руу ордог. Эрсдэл маш өндөртэй. Би одоо бизнес руу орохдоо одоо Монголын бас томоохон хүмүүст зөндөө одоо үйлчлэжсэн 10 хэдэн сая төгрөгийн сарын цалин өгөөж хийжсэн. Шууд хөрөнгө оруулалт хийжсэн. Яг л тэрэ миний одоо тэр үед байгаа нэр хүнд сайн байсан байхгүй Монголын хамгийн том бизнесүүдийг авч явжсэн. Тэ чи чадна гэж. Нэг хүн над бизнесмен ингэж хэлсэн. MCG яалтаа хотын төвд амар ресторан чи жижигхэн юмсан яа чи жоох юм тийм хийж байгаа гэж хэлсэн. Тэг би яг үнэхээр одоо өнөөдөр миний байгаа бааж тань миний одоо эрсдэл үүрэх чадвар энэ. Өнөөдөр үнэхээр надад ковид тарж байна. Одоо миний боломж нь хүн намайг жижигхэн ганцтай цааны газар төлөе яа. Том бизнес ажиллавчсан хүн л бүнэл байгаа. Тэгтээ яа тийм ээ доороос нь эхлэе. Өөрөө би ингээд тэр хотын төвд байгаа супер ресторан ирээдүйд л нээлт гэж хандсан. Тэр нь амар рационал мөн биз дээ тий. Хийсний чадвар байгаа мөртлөө би тэгж хандаад шүү дээ 10 жил гаргацсан. Тэгэхээр 10 жил байтугай тэгээ 1 жил одоо юу гэдэг ажилласан хүн яаж хандж байгаа гэхээр шууд тэр хотын төвд байгаа тэр том ресторан өнөөдөр нэг хандаад байгаа байхгүй. Тэр л одоо юу гэдэг ресторанаар л жишээ авч болохоос ш бүх бизнес дээр шүү дээ. Зорилго мэдээж том байх нь тодорхой. Гэхдээ тэр өндөр шат дээр яаж харьяаж гарах гэдэг юм бэ? Амар зүжи. Тийм атлетик юм уу? Чи эсвэл тийм өндөр өвсөрдөг юм уу? Эсвэл чи урт төлттэй юм уу те? Тэр шатан дээр тэгж авир шарна гэдэг бол өөрөө амар хэцүү байна. Харин те амсгадгүй тэр уулаар тэр шатаар бол нэг нэгээр хөрх ингээд алхуухан явж ивэл те гарч л таарна шүү дээ тийм ээ. Тэр зам тодорхой бол гарч л таарна. Хүмүүс яаж юм гэхээр шууд тэн дээр гарна гэдэг нь л одоо бизнес эхлүүлж байгаа хүмүүсийн хамгийн том алдаа замдаа ядраад ахаараа тэгээ замдаа тэр нугаас амар хэцүү байхаараа шантраад бууж өгч байгаа. Хэрвээ тэр шатаар явж байгаа юм бол те бас арай нэг эрсдэл баг цаашаа харах одоо боломж нь арай гай бол юмсан. Манайч огт ер нь нэг тийм асуудал байгаа тийм шүү. Одоо ингээд амжилттай хүмүүсийг хараад за одоо шинэ ингээд таныг хараад ч юм уу шууд маргаашаас юмсаа ах шиг болно гэж бодоод яг нөгөө нэг шатаар нь явахыг нь бодохгүйгээр айгүй залуу дээрээ ингээд 10 хэдэн жилийн туршлагатай хүмүүс шиг болох гэдэг ингээд амар их яарад байдаг. Тэр нь ингээд эргээгээд маш стресс болоод хийх хэвээр ангих хэвээр гээд айгүй халдаа гараад байдаг юм шиг санагцсан. Өмнө бас нэг хүнтэй ярьж ирсэн чинь бид нар ингээд байдаг гинэ. Өртөөсөө 50 эдтэй ингээд лаг гоё ах нарыг хараад 20 эдтэй байхдаа энэ хүмүүс шиг амьдрах хэвээр гэж бодоод тэгэнгүүтээ маш том алхам гараад нөгөөх нь ингээд фейлдвлээ тэр амжилтыг нь эргээгээд ингээд улам удаан болгочдөг гэх тийм асуудал гараад идэг шүү. Окей, за ер нь ингээд манай подкастын дугаар маань цаг маань өндөрлж байна. Тэгээд энэ манай нэг хамгийн сүүлд гаргасан үг танд дурсаж гэж бодоод. За баярлалаа. Уншиж үзээр энэ юу шүү зүгээр тархины амралт болно. Тийм бизнесийн хэмээ зүйл бол байхгүй. Та зүгээр гоё амралтын өдрөөр ч юм уу. Нэг гоё амраар санагц үйдэ уншаарай гэж хүсмээр байна. Тэгээд энэ удаагийн дугаараа өндөрлөлтөнд дууссан сонсон та бүхэндээ маш их баярлалаа.